Яг улсын хурлаас батлан гаргаж байгаа хууль хэнд хэрэгждэг? Ард түмэнд л хэрэгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хууль юу ямар процессор яаж яваад яг одоо иргэдийн ашгийг хамгаалж байгаа нь яаж одоо асуудлыг зохицуулж байгаа ямар процессор явагдаж юу батлагдтiin гэдгийг бол иргэн тэр бүр бол мэдчих чаддаггүй чадах боломжгүй. Харин тэр хууль дээр ямар процесс болж байгааг ажиглаж мэдээлж ухаж судалж явж байгаа нь бол одоо парламентын сэтгүүлчдээр дамжиж байгаа байхгүй юу. Тэгэхээр улсын хурлаас гарч байгаа хууль тогтоомжийн процесс нь яаж явагдаж байгаа, хүний эрхийг яаж хангаж байгаа, хуулийн ямар зөрчил хийгдэлтэй байгаа юм, магадгүй хэлэлцүүлгийн явц чатанд юу болж байгаа гэдгийг маш сайн ойлгож судалж мэдэж энгийн үгээр иргэдэд хүргэх гээд одоо парламентын сэтгүүлч ажилладаг. Тэгээд өнөөдөр бол улсын хурлын тамийн газар парламентын сэтгүүлчид ингээ хамтраад ингээд яг энэ хуулийн онцлог гарч байгаа процесстэй за ер нь хууль яаж гардгийг, иргэдэд яаж хүрдгийг, бид нар яаж одоо иргэдэд мэдээлэл хүргэх ингээд энэ чиглэлд манай сургалт болж байна. Тэгэхээр энэ бол маш ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл их хурлаас гаргаж байгаа хууль шууд одоо иргэнд очиод мэдээлэл өгч чаддгүй. Заавал ямар нэгэн байдлаар сурчил таниулж ингэж ойлгож мэдүүлдэг. Тэгэхээр бид нар одоо өөрсдөө тэр тухайн одоо хуулаа сайн одоо мэдэж ойлгож яг ямар процесс болоод байгаа юм хинд ашигтай юм. Тэгээ магадгүй хин нэг эрх шигийг хамгаалаад байгаа юм уу гэдгийг одоо бид нар одоо сайн мэдэж судалж агаад иргэдэд хүргэх юм бол илүү одоо нөгөө хууль маань илүү мэдээж сайн гарах нөгөө талаар иргэд бас хууль зэрэгцэн мэдээлэлтэй болно гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ чиглэлд манай сургалт 2 өдөр үргэлжлэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо сэтгүүлч бидний хувьд маш их ач холбогдолтой. Нөгөө талаар бас мэдэх эрхийг одоо авдаг иргэд ч бас ач холбогдолтой юм болоо гэж харж байгаа. Тэгээд бас энэ бид нар эргээд бидний одоо сэтгүүлч иргэдийн маань хяналт парламент дээр явагдсанараа парламент бас сайн хууль гаргах нөгөө нэг хэлээд байгаа сайн парламент төлөвшин бий болоход ач холбогдолтой юм болоо гэж одоо бодож байгаа.